Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлгийн 2026 оны буюу 20 дахь жилийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За мөрөөдлийн нэвтрүүлэг анх эфирт нэвтрүүлгээ цуцснаас хойш 19 жилийг ардаа үдэж 20 дахь жилдээ инхүү заалгаж байна. За мөрөөдлийн нэвтрүүлэг хүмүүлийн чиглэлийн нэвтрүүлэгтээ хамгийн анхны хийгээд хамгийн удаан хугацаанд тасралтгүйгээр үзэгчдэд хүрч байгаа цорын ганц хүмүүлийн нэвтрүүлэг юм. Энэ ч утгаараа бид 19 жилийн хугацаанд олон хүмүүсийн хүсэл мөрөөдлийг баярын нулимстайгаар биелүүлж амьдралд нь бодит хувь нэмрээ оруулж амьдралыг нь бүрэн өөрчилсөн байна. За нэвтрүүлгийн оролцогчдын аз жаргалтай агшныг хуваалцаж урмын үгээ илгээдэг нэвтрүүлгийн үнэн чи үзэгчдэд чин сэтгэлээсээ талархлаа. Мөн нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг ивент итгэгч байгууллагуудаа чин сэтгэлээсээ талархлаа. Хүсэл мөрөөдлийн танзууч болдог мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг энэ биш та. Бас гоё нэвтрүүлэг. Төсвөр албан байсан. За мөрөөдлийн нэвтрүүлэг 19 жилийн хугацаанд олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. За үүнээс дурдах юм бол бид 200 орчим айлд өргөө цагаан гэр байшин барьж өгсөн байна. Мөн газартай, тавилгатай гэдэг иж бүрнээр нь шийдсэн байна. За мөн 4-6 жилийн сургалтын тэтгэлгүүдийг их засаг их сургууль, за мандах их сургууль, сэрүүлэг дээд сургууль гэдэг олон сургуулиудтай хамтран хүүхдүүд сурах эрхийн бичгийг тэтгэлгээг олгосон байна. За мөн гадагшаа олон нэвтрүүлгүүд хийснээс одоо Монголд эмчлэгдэх боломжгүй олон өвчтөө хүүхдүүдийг Солонгос, Турк, Энэтхэг зэрэг оронд 100% одоо үн төлбөргүйгээр эмчилгээ хагалгаанд оруулсан байна. За энэ удаагийнхаа дугаард бид T-Education дижитал технологийн сургуультай хамтран бэлтгэсэн сургалтын тэтгэлгийг онцолж байна. За T-Education дижитал технологийн сургууль Австралийн технологийн одоо хичээлийн стандартыг Монгол хөрсөнд буулгаж за 10 жилийн хүүхдүүдэд хичээлийн бус цагаар буюу хагас бүтэн сайнд за хичээлдэг ийм онцлогтой сургууль. За тэгэхээр энэ сургуульд T-Education дижитал технологийн сургууль маань 8 сургуулаас буюу одоо 72 дугаар сургууль, 67 дугаар сургууль, 84 дугаар сургууль гээд 8 сургуулийн 12 хүүхдэд тус бүрд нь 3 жил сурах ийм гайхалтай боломжийг олгосон. За тэгэхээр бэлгүүн захиралдаа болон T-Education дижитал технологийн сургуулийн хамт олондоо энэ хүүхдүүдийнхээ өмнөөс бас чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлж байна. За бид нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургууль дээр хүрэлцэн ирсэн. За эхнийхээ хүүхдүүдийг сонгохоор болсон. Ямар ч тач T-Education дижитал технологийн сургууль маань нийтдээ хотын сургуулиудаас 12 хүүхдийг үн төлбөргүй 3 жилийн хугацаанд сурахаар ийм сайхан мэдээтэйгээр нэвтрүүлгээ эхлүүлж байгаа. Тэгэхээр 12 хүүхэд гэдэг бол бас их олонтоо. Манай нэвтрүүлгийн түгэнд ч гэсэндээ бас 12 хүүхэдэд бүтэн нэг хүүхэдэд нь 3 жилийн тэтгэлэг өгнө гэдэг бол бас нэлээдгүй бас хөрөнгө мөнгө одоо сэтгэл ингэ шингээж байгаа ийм хамт олон байгаа учраас бас ташрамд энэ сургуулийн хамт олон талархснаа илэрхийлж байна. Удаад одоо хэдэн хүүхдээс энэ 5 хүүхдийн материал сонгогдсон баа вэ? За ерөнхийдөө бол 300 хүүхдээс энэ 5 хүүхд маань сонгогдсон байгаа. За тэгвэл бүгдээрээ хүүхдүүдтэй эрхийн бичиг гардуулж өгье тий сонгосон хүүхдүүдтэй. Дижитал технологийн сургууль гэж сонсч ирсэн үү? Та нар Roblox эсвэл Minecraft тоглодог уу? За. За тэр тоглоомоо ингээ өөрөө ингээ бүтээд сурмаар байна уу? Сурмаар байдаг уу? За. Манай сургууль яг тэр тоглоом бүтээхийг чинь энэ заадаг аахгүй юу? Дижитал технологийн сургууль гэхээр тэр тоглоом одоо та нар YouTube, TikTok ашигладаг уу? Тэрий чинь яг яаж хийдэг юм бэ гэдгийг чинь заадаг аахгүй юу? Алтанбаатар өвгтэй Залбаабаатар. За T-Education дижитал технологийн сургууль 3 жил өнгөө сурах эрхийн бичгээр шагнуулжээ. Баяртай байна уу? Их баярлж байна. Жисэн сургууль мөн үү? Энд ороод юу сурна гэж бодож байна? Код чи. За
Нэг тиймэрхүү юм сурах. Мөрөөдлийн нэвтрүүлэг T-Education сургуультай хамтраад танаас сургуулиас хүүхдүүд сонгож байгааг мэдж байгаа багш байд тий. Тийм мэдж байгаа. Тэгэхээр 300 гаруй хүүхдүүдээс өнөөдөр танай ангиас нэг хүүхэд нь сонгогдсон юм баяртай мэдээтэй ирж байна бид нар. Ямар гоё ямар хүрхий. Баярлалаа. Ганц хогтой Мишель. T-Education дижитал технологийн сургууль 3 жил үн төлбөргөө сурах эрхийн бичгээр шагнуулж байна. За баяр хүргэе. За баяр хүргэе хүүхдүүдээ. Амар гоё юм. Энэ сургуулийн талаар хэр мэдээлэлтэй? Гайгүй. Ер нь том болоод ямар мэрэгчлээ олё гэж бодож байна? Том болоод нэг амар сайн тийм мөрөдл мундаг хүмүүс. 3 жил тэтгэлгээр сурах эрх гэж өгсөн байна. Хичээлийнхаа гадуур хагасаа өдөр болгон энэ сургуульд очиж сурах нэ. Тэгэхээр энэ сургуулийн ах эгч нарт бас талархснаа илэрхийлье. За баярлалаа. За бид хоёр явсаар дараагийн сургууль дээрээ ирсэн байна. Дараагийн сургууль маань 111 дэх сургууль дээр ирсэн байна. За 111 дэх сургуулиас мэдээж 2 хүүхдэд 3 жилийн сургалтын тэтгэлэг өгнө. 5 дугаар ангийн хичнээн бүлэгтээ хэдэн хүүхдээс хүүхдүүд маань сонгогдож байгаа лээ? Манай 111 дэх сургууль маань 5 дугаар ангийн 4 бүлэгтээ нийтдээ 170 орчим хүүхдээс сонгогдсон гэсэн. Саруул цогтын соноор. За. Одоо энэ сургууль маань 3 жил чамайг хичээлээс гадуур хагас өдөр болгон үн төлбөрөөр сургах нь шүү дээ. Тэгэхээр сургуулийнхаа ах эгч нарт бас талархснаа илэрхийлье. За баярлалаа. За хогша. За тулгын Батананд. За баяр хүргэе хүүхдүүдээ. За T-Education сургууль 3 жил үн төлбөргүй тэтгэлгээр сурах ийм сайхан боломж олгосон байна. За сайн байцгаана уу, намайг Бэлхүн гэдэг. За энэ T-Education сургуулийн үүсгэн байгуулагч захирал нь байгаамаа. За тэгээд юуны өмнө та нартын тэтгэлэгтэй хамрагдаж сонгогдож чадсанд баяр хүргэе. Тэгээд эх 3 жилд бол бид хэд энэ дижитал технологийн хичээл гэдэг зүйлийг үзээд кодчлол сураад, тоглоом хийгээд, янз бүрийн програм бичиж үзээд, тэгээд электроникийн жижиг төсөлтэй гэрхийнхээ одоо цэцгийг одоо усалдаг автомат систем хийдэг ч юм уу, эсвэл загасныхаа аквариумд автоматар хоол хийдэг систем хийдэг ч юм уу, эсвэл янз бүрийн робот хийх, 3D принтерээр тэр роботондоо дутуу байгаа эд ангийг нь өөрсдөө зохиож хийх гэх мэтчлэн ийм зүйлсүүдийг үүсгэх болно. Хамгийн ихний өнцөг гэх юм бол хүний сэтгэх, харах өнцгийг өөрчилж эхэлдэг. Инженер сэтгэхүйтэй болж байгаа гэсэн. Одоо инженер сэтгэхгүй гэдэг нь юу вэ гэхээр зарим хүмүүс одоо хуулийн сэтгэхүйтэй байж болно те. Эсвэл одоо юм зардаг юм маркетингийн сэтгэхүйтэй байж болно. Хуулийн сэтгэхүйтэй байдаг хүмүүс одоо шууд автоматар юу гэж боддог гэхээр энэ хүнийг ингэ хэлчих юм бол ийм зүйл болно ирээдүйд. Ингээд хуулийн ийм гаргалгаатай гэх мэтчлэн ямар ч мэрэгжлийн хүмүүс автоматар өөрийнхөө мэрэгжлийн дагуу сэтгэж эхэлдэгчтэй адилхан хүүхдүүд одоо бүх ситуац дээр ингээд яг энэ инженерийн сэтгэхүйгээр толгойн ажиллаад эхэлдэг болчихдээ. Хамгийн анх харагдах өөрчлөлт нь ерөөсөө юм болгоныг л ингээд инженерийн шийдэл боловсруулж хийх гэдэг болдог. За одоо тэгэхээр манай клуб үйл ажиллагаанд болонгууд C++ гэдэг хэллэг бол эхнээс нь үзэж байгаа. За тэгээд энэ дээр харагдаж байгаачлан одоо бид нэр жишээ тасгалаараа нэг тийм энгийн програм хийсэн байгаа. Тий. Тэгэхээр хүүхдүүд маань бас одоо энгийн програм код гэдэг энэ ямар ч тэ эднийг бас тайлбарлаад өгье. За тэгэхээр энгийн програм гэхээр хүүхдүүд маань юу гэдэг вэ гэхээр нэг тийм дурын тоо хүн өгөх юм. За жишээлбэл одоо хэд гэж өгөх 110 гэдэг өгч дээ. 110 гэхээр чинь тэр чинь одоо нэг тоо үнэлгээ донд байхгүй дүн штэ. Одоо дүн чинь болонгууд тгээс 100 те. Тэнгүүд яг ийм дүн байхгүй гэдэг юм хэвлэн. Харин 70 гэдэг өгчих юм бол энэ маань C дүн гэсэн үг те. За тэгээ тэрийг ингээ үрдчил тооцоолдог програм бичиж байгаа гэсэн. 75. Зэрэгд бол энд ингээд ямар ч хамаагүй тоо өгөхөд одоо энэ 75 гэдэг бол өсгөн үнэлгээгээрээ C дүн юм гэдэг юм гаргалтыг гаргаад C гэдэг дүн гаргаж байна те. Одоо асуудлыг яг хурдан зөвөр яг яаж шийдэх үү гэдэг амар хурдан сэтгэдэг болсон юм шиг санагдаад байгаа. Өмнөхөөс илүү тий. Яг зөвөр код бичгээс илүү. 3D моделийг хэрхэн яаж зурх вэ? За тэгээ хүүхд болгоноороо ерөнхийдөө нэг бүрчлэн дитэйл болгоныг зурулдаг байгаа гэсэн. За одоо болохоор энэ манай 2 дахь хичээл одоо орж байгаа. Одоо бид жишээ нөх юм бол энэ дээр Snowflakes гэдэг ийм засан ширхэг хийж байгаа.
Цасан ширхгийн одоо нэг хэсэг гэсэн үг байна. Тийм хэсэг гэсэн үг. Тэгээд нэг хэсгээ ингээ ер нь бүхэлд нь бид бүхэн хийгээд дуусчих юм бол бүгдийг ингээ duplicate хийгээд ч юм уу нэг нь хуулаад тэгээ олон болгож жагаад ингээ бүтэн цасан ширхэг болгодог гэсэн үг. За тэгээ энэ дүнгиж одоо нөгөө ихэнх хэсэгтээ явж байгаа болохоор дүнгиж процессын үед явж байгаа гэсэн үг. Энд одоо ингээ одоо Монгол улсын бүхий өргөг одоо ингээ хийцэн байгаа. Тийм. Зүгээр хуваараа гэрийн даалгавч ингээд өгсөн ингээ хийцэн байгаа. За тэгээд энэ одоо ингээ гадна талаас нь хийцэн байгаа бол бас дотоцлын одоо өөр загварын nëсөөр одоо хийж байгаа. Энэ одоо энэ жилээс л явж байгаа. Оо за ингээ хурдан сурчиж байгаа юм тийм. Одоо энэ чинь 6 дахь удаагийн оролт нь хаа. Ингээ өөрийнхөө төсөөлснөөр ингээ хийж байгаа юм байна. Өөрөө жоохон бүхэл сонирхолтой. Тэгээд одоо ингээд төслийнх нь нэрийг харах юм бол бүхний өргөө алтан цомын доторх гээд тэмцээнийг ингээд бичсэн. За тэгээ одоо дотоцол нь арай болоогүй байгаа. Саагаар явж иж ингээ ийм үр дүн үзэл. Тэгэл ер нь бол төсөөлж байгаа юмаа шууд ингээд бодит шууд болгож байгаа гэсэн үг. Хэр ажиллагаа ихтэй байна? Ер нь гайгүй. Тийм. Сонирхолтой байна уу хичээл? Сонирхолтой. За ийм хий сарах нь штэ хөгтөд харж байна уу? Ингээ өөрхөн ботсноор сургуулаа хийж болох юм биш үү те өөрхөн сургуулийг? Өөрөө сургуулаа бол хийж эхэлж байгаа. За. Хийцэн байгаа юм шүү дээ. Тийм. Ханараас өөрсдөө сургууль ингээ хийж болох нь шүү дээ. Одоо хичээл номер 1-ийн даалгавар байгаа. Өөрийнхөө нэрийг бичээд тэгээд өөрийнхөө дуртай заримгийг ингэж хийж байгаа. Ийм даалгавар байгаа. Энийг ингээд хомруулаад хэдүүлээ харах юм бол төгс гэрэлт гэдэг. Одоо ингээд сайн томруулах юм бол энэ бичээн нь байна. За тэгээд ингээд зарим уу байна. Бичээнтэй 3 давхар заримгтай хийсэн юм шүү дээ. Төгс гэрлээ. Гэсэн үг шүү дээ. Энийг одоо хэр хугацаанд хийсэн гэсэн үг? Энийг бид чинь нэг цагийн дотор хийдэг. Тийм. За сургуультайгаа танилцлаа. Тэгэхээр ямар санагдаж байна? Аав явд. За сэтгэл өндөр байна. Өмнө бид хоёр ирээд нөгөө туршилтын хичээл суугаад код програм бичээд энэ компьютер дээрх бүх юмудыг ажиллаад үзчихсэн учраас маш сонирхолтой байсан. Сая ирээд ингэ сэтгэл маш өндөр байна. Баярлалаа. Хүүхдүүдийн хийсэн бүтээлийг харлаа шүү дээ. Харлаа. Нэг сарын хугацаанд хэд маш богино хугацаанд маш өндөр ур чадвартай, маш гоё юмнууд сурсан байна. Сургалтынхаа хамт бол маш их баярлалаа. Айгу гоё орчинтай. Тэгээд айгу хүүхдтэй тулж харьцах юм байна. Тэгээд шал өөр л мэдэмжлээ. Гахсаргаал гараад ирсэн. Ямар гоё гэж бодоо яа. Тэгээд өөрөө сурах гэдэг юм шиг үгүйчтэй. Гоё юм л гэж хэлсэн асуугаад. Сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай. Халуун зүрхээ мөрөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээрэй. Хүний хорвоо дэнд уужим дэлгээр харгүй замаар ургаш шалхаа. T-Education дижитал технологийн сургууль бол 10 жилийн хичээлд одоо мэдээлэл технологийн хичээл заадгүй тэр хичээлийг хичээлийн бус цагаар нь хүүхдүүдэд олгодог гэдгээр одоо давуу талтай онцлогтой ийм сургууль байгаа юм. Мөрөөдлийн нэвтрүүлэгтээ T-Education дижитал технологийн сургууль хамтарч ажиллах цагаас эхлэн бид мөрөөдлийн нэвтрүүлгийн фэйжээр зараа явуулсан. Мөн одоо захын сургуулиуд болон T-Education сургуультай ойролцоох сургуулиудад одоо хүүхдийнхаа сонгон шалралтын зарыг илгээсэн. За тэгээд нэг сургуулиас 5 дугаар ангийн 300 гаруй хүүхдээс одоо 1-2 хүүхдийг сонгож бид тэтгэлгээ гардуулсан. Тэгэхээр нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж боловсролын салбарт тэр дундаа энэ хүүхдүүдэд дижитал технологийн боловсролыг олгож байгаа бэлгүүн захиралтай дижитал технологийн сургуулийнхаа хамт олонд дахин талархлаа илэрхийлье. Одоо яг бид 133 дахь сургууль дээр дижитал технологийн сургуулийн багштай ирсэн байна. За хүүхдүүдэд орж сэтгэлээ гардуулъя тийм. За тэгээ орцгоё. За манай 133 дахь сургуулийн бага ангийн 5 дугаар анги маань 3 бүлэгтэй. За 3 бүлгийн 126 хүүхдээс одоо сонгон шалгаруулалт хийгээд 8 хүүхдийг бол сонгож авсан байгаа. Хийн саналаар 2 хүүхдийг сонгоё тий. Арай жахан сургалтанд хамрагдах боломжгүй амбул олуулаа ядаж тийм айл хүүхд байвал зүгээр юм болоо. Дэмжүүл зүгээр юм болоо гэж миний хувьд харж байна. Тантай санал хэлж байна. Санал нь. За тэгвэл хүүхдүүдээ сонгоцсон юм чинь эрхийн бичгийг орж гардуулъя тийм үү. T-Education дижитал технологийн сургуульд танай ангиас хүүхэд сонгогдсон байна. 3 жил тэтгэлгээр буюу үн төлбөргүй сурах энэ сайхан боломжийг танай ангиас хэн авах нэ? За багш нэрийн дуудъя тий. За тэгээд эхний хүүхэд маань болохоор Мөнх Батын Хангай гэж байна. За Хангай байна уу? За баяр хүргэе.
За мэн. Гартаад аваарай. Сургууль гэж бод яалаа сая багш тайлбарлаа. Нэг тийм дижитал нэг технологийн юм сурна гэсэн үгтэй. Аль хичээлдээ илүү сайн? Та. За баяр хүргэе. За баярлалаа. За баяр хүргэе. За нөгөө хүүхдэн маань болохоор Төвшин баярын Төгөл Эрдэнэ гэж. За найстай баяр хүргээрэй. Өөрийгөө танилцуулъя те. Намайг Төвшин баярын Төгөл Эрдэнэ гэдэг 10 настай. За аль хичээлдээ илүү сонирхолтой? Мат. Энэ сургуулийн эрхийн бичиг авсан агч нартай өгсөн агч нартай юу гэж хэлмээрэ? Баярлалаа гэж. За сайн сураарай. За. Мөрөөдлийн нэвтрүүлгийн ах эгч нар нь T-Education дижитал технологийн сургуулийн хамт олонтой хамтраад нэг хүүхдийг сонгоод 3 жил өн төлбөргүй энэ сургуульд сургахын сайхан боломжийн баяртай мэдээг нэг хүүхдэд олгохоор ирсэн байгаа. За энэ болохоор юу вэ? Чулуу. За ойлоо нэг ганцхан тоглолцъя. Галзуу ганцхан тоглоё. За. Хайч чулуу. Дав. Сноо. За одоо. Ярьч. Энэ юу вэ? Чулуу. За нэг. Юу гарсан? За одоо нэг уцлаа тийм үү? За одоо яг шийдвэрлэх заяа. За хайч чулуу. Дав. Хайч. Яачлаа тийм. За иймэрхүү байдлаар хүссэн юма та нар програмчлж болдог байх нэ. Сургууль дээрээ юу заадаг вэ гэдгийг амархан жишээгээр үзүүллээ. Гоё байгааз тэ. За одоо тэгэхээр тэр азтай хүүхэд сонгогдсон хүүхэд хэмлээ. Манай T-Education сургуультай нийтдээ 3 жилийн хугацаанд сурах тэтгэлэг авч байгаа сурагч маань болохоор 5-ын дэ ангийн сурагч энх төрийн энх ирээдүй юм байна. За баяр хүргэе. За тийм бичгээ аваа. За найстай баяр хүргээрэй хүүхдүүдээ. Ямар сургууль сурахаа мэдсэн сая тий? Сонсон тий? Сонсон. За агч нартай бас таларснаа илэрхийлье тий. Баярлалаа. Бид намайг сонсон маш их баярлалаа. Том болоод ямар мэргэжилтэй болъё гэж боддیں۔ Юу гэж мөрөөдгөө? Инженер юм уу цагта? Инженер юм уу? Цагта. Робот тэгэхээр амар ухаан шатдээ шүү дээ. Робот тэгэхээр ухаан одоо тэнийг хүмүүс хийвэл муу робот хийчихээ тань ухаалаг хүүхдүүд тань сайн робот хийдэг юм шүү дээ. Та нар шалгалтын дээр дүнгээ сайн авахын тулд яах ёстой юм? Хичээлээ сайн хийх ёстой шүү дээ, тий? За яг тэрнтэй адилхан ямарваа нэгэн зүйл хийх гэж байгаа бол сайн бэлтгэх юм бол тэр сайн үр дагаварт хүрэх байхгүй юу? Ойлгосноо? Отгон сүрэнгийн оргилмаа. Байна уу? За наа. Сайн байцгаана уу? Намайг Отгон сүрэнгийн оргилмаа гэдэг. Би Монголд ямар мэргэжилтэй хүн болох вэ? IT инженер болох мөрөгдөлтэй. За. Баяр хүргэе. За, тэр баяр хүргэе. T-Education дижитал технологийн сургуулийн за метромолын урд байдаг Gem Castle-ийн салбар дээр ирсэн байна. За одоо сонгогдсон 4 хүүхэд маань сургуультайгаа танилцгаа, захирлагчтайгаа танилцгаад ирсэн байна. Тэгэхээр бас захирлагчийн сургуулийн нэртэй холбоотой өөрөө бас Австралид сурсан түүхээсээ бас хүүхдүүдтэй сонирхолж яриа тий. За сайн байцгаана уу. Намайг Бэлхүүнэ гэдгээ. За тэгээд энэ T-Education сургуулийн үүсгэн байгуулагч. За одоо бол яг энэ үүсгэн байгуулагтад нийтдээ бол одоо 6 дахь жилдээ явж байгаа. За би Австрал руу яваад 15 онд би Австрал руу явж исэн эндээс. Тэгээд Австралийн
Queensland-ийн их сургууль гэдэг дэлхийн топ 100 их сургуулийн нэгт би цахилгааны болон компьютерийн инженер чиглэлээр суралцж байсан. Багш нь уг нь энд онц сурдаг оюутан байжгаад 3 дугаар курсээс явсан. Гэхдээ сүүлийн 1 семестрт сураагаа 2 хагасаа сурчаад явсан байгаа хгүй. Энд 2.5 жил инженерээр сурж агаад тэнд очиод 1-р курстээ очисон чинь би онц сурсан гэж бодож байна. Би ингээ Монголд амар онц сурдаг хүүхдтэй. Онц сурсан баха? Үгүй. Яа. Инээгээд байна. За, онц сурсан гэж бодож байна. Дунд зэргийн багш нь бүр амар босортгий. Над дээр энэ програмчлал гэдэг хичээл Монголд 2.5 жилд нь орж байгаагүй. Тэгээд Австралид очиод ингээд инженер болно гэдгсэн чинь манай бүх төрлийн инженерүүд заяа. Одоо биомеханикийн инженер, эсвэл химийн инженер, барилгын инженер гэдэг одоо бүх төрлийн инженерүүд заавалчгүй програмчлалын суурьтай байх ёстой гэд. Тэгээ наа цахилгааны инженер болох байсан ч гэсэн хамаагүй ингээд үзгээд. Тэгээ нөгөөтгийг нь үзээд бүр ойлгохгүй. Тэгээ ингээд яа энийг яаж хийдэм бэ? Гэрийн даалгавар их бүтэн 1 хоног тэр ангиасаа гарахгүй зөө. Хичээл хийсэн ангиасаа гарахгүй өөр ангийн хүмүүс орж ирээд суухад нэг компьютер дээр нь суусаад тэгсэн чинь надтай хамт нөгөө хичээл үтсэн хүмүүс хичээл дуусахад нөгөөтг айл хизээний хамт хийцэн. Өө юу ч болоогүй юм шиг зааш та амархан байлаа тэгэл гараа. Тийм байгаад багш нь ямар амар мундаг хүүхдүүд байд юм бэ шүү дээ. Дэлхийн шилдэг сургуулийн одоо оюутнууд чинь бүр өстө шилдэг хүүхдүүд байд юм байна гэж бодвол нөгөөдөл чинь бишрээл толгой молго ямар мундаг юм гээл. Тэгээд тэгсэн чинь 2 дугаар курстээ би бас тэд нарыг ингээд айтайхан гүйцээд манай нэг австрал найз нааг одоо нэг баг болж юм хийж ирсэн аа. Чи юу нэг айгүй айтайхан юм хийдэг ойлгох юм шүү дээ. Чи энд ингээд манад багшилдаг юм юу байгаа, ажил байгаа. Тэрнийг хийх үгээд. Тэгээд тэрнийг нь заа тгий хийгээд тэгээд багшилсан чинь юу вэ? Бүр тэр хүүхдүүд нэх лагтаач биш. Би ч одоо 3, 4, 5 мавдгаар ангийн хүүхдүүдэд хичээл ордог байсан. Тэгэнгუут миний тэр нөгөө нэг ойлгохгүй ингээ гашлаад ирсэн юмыг тэнд хүүхдүүдэд зааж өгдөг байсан байгаа байхгүй. Тэнд жоох хүүхдүүд болохоор компьютер тоглоом хийж байгаа. Тэнгэр дээрээс ингээл юу жим суунангууд юм сагсан тосч авч оноо моноо авдаг. 1 минутанд хамгийн оноолаа авсан хождог ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юм тоглоом хийгээ сураад байгаа байхгүй. Тэгээд би болохоор яагаад энэ сургуулийг үүсгэн байгуулсан бэ гэхээр би бол уг нь Монголд ингээд онц сураал яваад байсан байхгүй. Яг тэгж чагаад тэнд очсон чинь муу сурцсан. Яагаад гэвэл манай энэ Монголд систем нь байхгүй. Та нарт угаасаа зааж өгдөг байсан. Тэгээд хохирогч нь хинбэ гэхээр би тэнд очингуудаа муу сураад хохирчж байгаа байхгүй. Монголд яг ийм төрлөөр нь хүүхдүүдэд хичээл орох хэрэгтэй юм байна. Бүр орохдоо амар олон хүүхдэд ингээд нийт хүүхдүүдэд бүгд нь орох хэрэгтэй байна. Чадах чинээгээрээ л олон хүүхдэд хүрэх хэрэгтэй байна гэд. Тэгээд багш нь 19 онд Монголд ирээд энэ сургуулийг нээж ирсэн. Таны чинь цаана бас тийм хүүхдүүд анзаараад нүдний хүүгээд байна. Манай сургалтанд хэрэглэгддэг microbit гэдэг чиптэй tiny bit гэдэг робот байгаа. Тэгээд энэ болохоор Robocon тэмцээний ихэнх одоо юг хийж чадна. Одоо роботыг зураас дагдаг, магдаг, тэгээ удирдлагатай дуу муугаар удирддаг янз бүр байж болно. Одоо тэгээд энэ дээр 2 роботын маань ультрасоник сенсор гэж юм байдаг. За энэ нь болохоор нэг нь микрофон заяа. Нөгөөх нь спикер. Тэгээд цуурайтдээ шүү дээ. Харахад юу юм хүндий газар та нар юм ярихаар ингэ цуураа буцаж ирж байгааг сонсож байсан уу? Сонсож байсан. Яг тэр үгээр. Энэ бидний чихэнд сонсогдохгүй тийм дуу гаргана. Нэг юмд ойгоод буцаад түрээдрэнгуут микрофон аваад тэгээд бид нэр дуу угаасаа агаар дээр ямар хурдтай явдгийг бид нар мэддэг учраас зарцуулсан хугацааг нь тоолоод явуулчихна. 2 юм хийж болно. Энэ 2 робот хоёул. Нэг нь болохоор ингээд урд нь хаана гараад ирэх юм бол тэрнийг ингээ мөрөх гээд ингээ яваад иддэг. А нөгөөт нь урд нь хаана гараад ирэх юм бол мөрөхгүй цухтагаа яваад иддэг. Яг л адилхан зүйлийг ашиглаж байгаа. Гэхдээ эсрэг талаар нь ашиглаж байгаа байхгүй. За одоо энийг яаж ажиллах нь харцгаая. Энийг ингээ хасаачна. За тэгэнгუут энэ ингээд хөдлөхгүй байгааз. Ингээ одоо урд нь чи ингээ гараа ингээ аваачаад тавьтаа. Тэгэхээр гарыг чи мөрөх гээд Мөрөх гээд байна шүү дээ. Тийм үү? За одоо энийг энд ингээд тавьчих юм бол энэ галзуурч өгөн заяа. Урд нь юм байхгүй л яваад байна заяа. А тэгвэл тэрэн шиг юм нарийнхан зүйлсдэр болохоор ойдггүй учраас тэрнийг бол мөрөгчж магадгүй. За энийг одоо зөмөрөө тавиад харъя заяа. Оо энэ яг дэлгээс урд нь хүлээд тавьчих. За одоо тэрэн дээр ингээд мөрөгцөн ба. Яагаад тэр ингээд мөрөгчв?
микрофон юу хоёр нь ийм хоёр хажууталтай байгаа байхгүй юу? Урд нь юм байж ойж ирэх гээд байна шүү дээ. Бөмбөг ингээ шидэх юм бол чи энэ хаан руу шидвэл ингээ ойчин те. Тэгэн гут би бөмбөгийг эндээс нь ингээ шидэх юм бол ингээд цаашаа яваад үгүй те. Хизээч надад бөмбөг ирэхгүй те. Тэгэхээр хан амар хол байна гэж бодоод байгаад байгаа байхгүй юу? Ийм өнцгөр ороод ирэхлээр. Тэгэхээр нөгөө нэг яг урдаас нь ч юм уу ойж ирэх биш яг хажуултаад ингээд очих юм бол мөрөгцөн тэгээд урагшаа явах гал хараад байгаа гэсэн. Энэ мэтчлэн бүх одоо технологичсон өөрийн гэсэн бас сул тал байгаа. Яг ингэжүүл одоо мэдэрдэггүй өнтер гэ тэ. Тэгэхээр эднэрийг та нарт заадаг гэсэн үг. Сонирхолтой байна уу? Сонирхолтой байна. Монгол төмний уламжлалт хамгийн том баяр уран дэлгэр инх цагийг бэлэгдэн тэмдэглэдэг сар шингийн баяраар айл бүхэн эдэн идэж эдэн ундаагаар ширээгээ засч орсон гарсан зочид гीचтэй дайлан үгийн сайхныг бэлэгдэн өрөөдөх сайхан уламжлалтай. Жил бүрийн цагаан сараар хүний эрүүл мэндэд өндөр ач тустай цэвэр шар тосоор багсарч идэг далайн ээж зоргол хайрхан компани олон түмэндээ гандангийн хэмээ алдаршсан зоргол хайрхан хэвийн бов худалдаанд гарч эхэллээ. Сар шинийн баярт зориулан шинэ үйлдвэрлэлээ эхлүүлэхдээ тус компани хамт олон лам нараар аршаалan энэхүү хэвийн бовоо хийдэг уламжлалтай бөгөөд энэ жил ч мөн адил энэ уламжлалаа алдалгүйгээр хэрэглэгч түмэндээ энэхүү бүтээгдэхүүнийг хүргэж эхлэв байна. Зоргол хайрхны гандангийн шар тастай хэвийн бов нь эдээд засгад өнгөтэй сайхан, идэхэд тансаг ам түнэртэй, ахмад буурлуудтай бэлгэлэхэд нүнжигтэй, үйлдвэрлэлийн цэвэр орчин технологийн дагуу үйлдвэрлэсэн олон жилийн турш амт чанараа алдалгүй хэрэглэгч нарынхаа итгэлийг даасан бүтээгдэхүүн юм. Аршаалсан шар тастай зоргол хэвийн бовоо та бүхэн төв салбар буюу алтчин бөмбөгрийн 15-59 дугаар лангуу, Нарантуулын өрөөтгөл 181 дугаар павильон, Амгалан захын 79-80 дугаар лангуу, Яармгийн сүү ээж дэлгүүрээс худалдан аваарай. За нийт Монгол ахын дүүс мөн элдв хэмээх модон могоо жилдээ элгээрийн хамгаалан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шилцгээгээрээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 9665 72 70-с 9423 72 70-с дугаараар лавлах боломжтой. Дагуулад ирлээ сургалтайгаа танилцуулах гэдэг. За өнөөдөр болохоор манай анги дээр 6 дугаар ангийн хүүхдүүд байгаа юм. Бидэд онлогоо хичээлийг орчоод хичээл дээр үдсэн зүйлсээ тоглоом маягаар хүүхдүүдээсээ шалгаж байгаа гэсэн үг. Гол дүрн гүүгээ явж байна тий. Нэг юм мессежүүд байгаа юм. Тэр мессежүүдийг өөрөө заавал ингэ цуглуулаад цаашаа гүөх хэрэгтэй. Цуглуулахгүй байх юм бол энэ хүүхдийн хойноос нь хакер хөрж байгаа юм. Хакер нь тэгээд мэдээллийг аваад эзэмшээд явчихдаг гэсэн үг. Тэгээ онлайн хичээл бол заавал уйдгартай байх албагүй. Бас сонирхолтой байдлаар орох боломжтой байдаг. Одоо энэ тэгтээ очиж идэнэ. Өөрөө юм хийсэн гэсэн үг шүү дээ. Жишээ нь дүрм нь одоо ямар дүрмтэй байгаа вэ? Шинэ үе рүү ороо. Тэгэхээр бүр өөрийнхөө хүснээр ингэж хийж сурна гэсэн үг болох нь шүү дээ. Одоо жишээ нь дараагийнхаа үеийг өөрөө хийсэн ба шүү дээ, тий? Иймэрхүү байдлаар сураад явдаг байх. Яасан бэ? Юу болсон? Одоо ингээд хөнгөт ингээд буцаад ингээд нөгөө төрсэн газараа буцаад төрнө. Тэгээд дахиад эхнээс нь эхэлнэ. Одоо энэ улаан цэгүүд дундуур сүлжих ёстой юм уу? Сүлжих ёстой. Тийм ээ. Зам төхөд нь шүү дээ. Йоо тий. Тэгээд Тэсгээр хэдүүлээ тоглоом тоглодог байсан шүү дээ. Snake гэх тоглоом. Одоо Nokia гэж та нар мэддэг бол байдаг байсан тоглоом. За тэрийг манай хүүхдүүд ямархуу байдлаар хийсэн бэ гэдгийг харж болж байна. Энэ уртлах юу нь урталдаг. Илүү За ийм тоглоом өөрсдөө хийсэн биш үү? Өсөн тоглоомоо өөрсдөө хийгээд тэргээрээ тоглох нь шүү тийм үү? Тэр үед нь болохоор багшаасаа асуугаад одоо улам гоё дүрмтэй болгодог ч юм уу тий. Тэгээд явдаг гэсэн үг. Яасан бэ? Яасан бэ? тэгэхээр танаа мөргөд өгчихсэн үү? Яг өөрсдөө нөгөө кодоо бичихгүй гэсэн үг. Тийм. Блокуудыг, бэлэн блокуудыг өрөөд тэр нь яг ямар дараалалаар өрсөн тэрүүгээр нь ажилтдаг гэсэн үг. Эдгээрээ бид нэр дунд ангид орохороо бэлэн блок өрдөг байсныгаа өөрсдөө кодоо бичдэг болж хувирдаг гэсэн үг. Дараагийн анги. За энэ босно уу? За энэ бол зүг таа. Одоо тэгвэл нэстэ нөгөө
Хоёр амьтны чи амьд гэж суугаад юм байна. Тэгээ буцаа жижигрүүлэхтэй ийм жижигрүүлчих нь шүү дээ. За одоо та нар шүү дээ. Галан дээр очиж. Галан дээр очиж. Одоо би юу юус гэдэгтэй бичээг байна. Тэгэхээр бид нар болохоор одоогоор ингээд ид шидэн луутай тулж байгаамаа. Тэгээ одоогоор бид нэр яг одоо болохоор ид шидэнгээ хөдлөгдөг болгоцсон, луугаа хөдлөгдөг болгоцсон байгаа. Одоо бид нэр ингэж яагаад гал бөмбөг буюу энэ аян хоёрыг нь бие биенээ рүү хөн явуулдаг болгоод тэгээд хүрх юм бол бие биенийхээ амийг нь хасаад тиймэрдүү ялдаг тоглоом болгож байгаамаа. Одоо энэ тоглоомыг одоо бүтээж ийн гэсэн үг үү? Хийж байгаа гэсэн үг үү? Тий. За нэг хүүхдэд 3 жилийн тэтгэлэг гэдэг бол одоо маш гайхалтай том боломж юм. Яагаад тэгэхээр хүүхдүүд 10 жилийнхаа сургуульд авч чадахгүй тэр мэдлэг, мэдээллийг тэр дундаа дижитал технологийн хичээлийг энэ T-Education дижитал технологийн сургуульд олж авна гэдэгт итгэлтэй байна. Тэгээ бидний итгэлийг алдалгүй 12 хүүхэд маань нэг ангийг бүрдүүлээд одоо хичээл нь эхэлсэн сургуульдаа амжилттай, сонирхолтойгоор сурж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр тэгвэл танай ангиас нэг хүүхэд маа сургууль 3 жилийн тэтгэлэг авч тэнцсэн байна. За одоо тэгвэл багш нь тэр хүүхдийг танилцуулъя заяа. Ануунго гэдэг юм. Баяр хүргэе. За 3 жилийн гоё сургууль сурах нь шүү дээ. За энэ багш нартай хандаж өгч хэлмээр байна. T-Education сургуулийн багш нартай болон мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийнхаа ах эгч нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөрөөдлийн нэвтрүүлгийн ах эгч нь T-Education дижитал технологийн сургуульд одоо сургуультай хамтраад нэг хүүхдийг 3 жил тэтгэлгээр сурах энэ гайхалтай бэлгийг барихаар танай анги дээр ирсэн. Танай ангиас нэг хүүхэд 3 жилийн тэтгэлгийн шагнал авсан байх нэ. За хин гэж бодож байна. Мэдгүй нөө. За тэтгэлэг гарч байгаа хүүхэд маань төгс ялт байх нэ. За баяр хүргэе. За баяр хүргэе хүүхдүүдээ. За өөрийгөө танилцуулъя те. Наа төгс ялт гэдэг 6-гийн 11-ийн сурагч. Тэгээд 11 настай. За тэтгэлэг өгсөн сургуулийнхаа багш нараас талархснаа илэрхийлээ тий. Тий. Намайг ингээд сонгож оролцуулж байгаад ингээд баярлаа. Хэлмээр байна. А 12 хүүхдээс одоо 11 дэх хүүхэд болж одоо тэтгэлгийн 3 жил үн төлбөргөө сарахын тэтгэлгийн тэтгэлгээ гардаж авахд бэлэн болсон байна. За энэ маань болохоор сая сүүлийн үед гарч ирсэн. Дэлхийд дээр бол одоогийн байдлаар яг 14 улсад хэрэгжүүлсэн л хөтөлбөрийг одоо Монголд оруулж зааж байгаа гэсэн үг. За танилцсан эрхэм бичиг эзэнтэй тий. Хүслэн. За хүслэн том болоод ямар мэргэжилтэй хүн болоо гэж боддог вэ? Энэ инженер. Ямар хичээлдээ илүү сайн байна? Энэ одоо англи хэл. За бас энэ монгол хэл. За хүслэнд 3 жилийн хугацаанд T-Education дижитал технологийн сургууль тэтгэлгээр сурах энэ гоё боломжийг олгож байна. Тэгээд хичээлдээ сайн аваарай. Баяр хүргэе. Баярлаа. За энэ сургуулийн ах эгч нарт юу гэж хэлэхлээ? Баярлаа. T-Education сургуулийн 3 жилийн тэтгэлэг авч байгаа хүүхдээ баяр хүргэе. За өөрийгөө танилцуулъя тий. Ашвилэг. Аль сургуулийн эдгээр анги лээ? Үзэл сургуулийн 5 анги. Одоо компьютер дээр хэр юу яаж байна? Компьютер дээр тоглох ч юм уу? Эсвэл утсан дээр илүү тоглож гин үү? Тоглолтог утсан дээр илүү тоглолтог. Компьютерийн хэрэглээ хэр байна? Гайгүй. Хэрэглэгүй тий. Хаяад л хэрэглэдэг. За баяр хүргэе. Баярлалаа. Эхний ээлжинд үндсэн тоглоом ер нь яг яаж бүтдэг юм бэ гэдэг талаас нь тайлбарлаа. За тэгээ сүүлийн хичээлүүдээс нь өөрсдөр нь тоглоом хийлэгдэг байгаа. За 3 дугаар анги ах тусмаа сэдвүүд нь хүндэрн илүү өргөн хүрээний агуулгуудыг үзнэ. За өнөөдрийнхөө хичээл дээр хэлээ Minecraft-ыг
тоглож үзэн. Гэхдээ тоглохдоо болохоор кодоор дамжуулаад дүрээ удирдах явахаар байгаа. Ингээм бол хүүхдүүд маань нэг тухайн тоглоомыг удирдахын тулд ер нь дүрийг нь яаж хөдлөгдөв юм бэ гэдгийг нь механикийг нь алгоритмыг нь ойлгоно гэсэн. За тэгэхээр хэдүүлээ энэ Minecraft-ыг одоо тоглоно. За гэхдээ яаж тоглох юм бэ гэхээр энэ блокнуудыг ашиглаад Steve-ийг удирдаад, Steve-ийг ч юм уу Alex-ийг удирдаад зорилгоо биелүүлэх хэрэгтэй гэсэн. За та хэдий юу хийх ёстой юм бэ гэдгийг энэ дээр нь харагдаж байгаа. За энэ үеийн хувьд болохоор авдарнаас зайв авах хэрэгтэй юм байна. За авдарнаасаа зайв аваад 2-оос 12 насны бүх хүүхдүүд зориулсан хамгийн ихний хичээлээр их тохиромжтой зүйл байгаа. Энэ дээр цаашдаа хийхдээ нэг юмыг анхаарах хэрэгтэй. За тэр нь энэ шүү. За 3 гэсэн байгаа. Та хэд энэ үеийг хийхдээ 3 үед ашиглаж хожих хэрэгтэй. Би 3 үе 3 блок ашигласан байна гэсэн үг. За заавал шарлууга холбож иж ажиллана шүү. За шарынхаа доороос үргэлжлүүлээд юу хийх ёстой юм бэ гэдгийг бичиж яваа. Зургадугаар үе дээр нь болохоор нэмэлтээр нэг ийм блок орж ирж байгаа. 3 гэсэн тоотой. За энэ болохоор дотроо байгаа үлийг 3 удаа давтаал зуусан гэсэн үг. Энэ загсыг авахын тулд бид нар 4 төрлийн зам үүсч болно. Та тэрнийхээ яг аливаагаар нь явах гэдгээ өөрсдөө тооцоолно гэсэн үг. Би урагшаа яваад баруун иргэн гэх юм бол энэ маань урагшаа явчаад энэ ханыг мөрөхөөр бол зогсно гэсэн. За энэ хоёрын би байрыг нь солиод тавилаа гэхэд баруун жишээ эргэжээд урагшаа явна гэдэг иймэрхүү дараалал ажиллаж байгаа шүү дээ. Жинчинс дээшгээ ирэх шаардлагатай бас туулна. Тэгвэл наа чи дээшгээ ирэхгүй эндээ баруун жишээ эргэнэ гэдэг чинь зөвхөн эндээ очиж яваад доошоо яваад ийшээ очиод ингээ яваад юмсан. Бис энэ барууныг дунд нь аваад авчихгууд л ингэж өөр ажиллаж байгаа. За ингээ үйлсэн дуусчих. Яагаад вэ гэхээр түрүүн амар бол хан мөрөгч юм болоод байна. Одоо ингээ багтчлаа шүү дээ. За. Тэгээд яг ингээ харан болоо. За энэ дээр гол ялгаа нь юу вэ юм? Тоог нь урдчилж болно гэсэн шүү дээ, тэ. За чи шууд ийшээ явсан болохоор тоог нь урдчилж хаа. Чи ямагтаж давуулаад хийчих заяа. Давуулаад хийчих гэж. Багш би ингэж яваад ингэж яг 6 яваад дээш явсан. За тэгж болно. Энэ дотор 3 блок байгааз энэ 3 блокийг 3 удаа давтна гэхээр хэдэн удаа хийн гэсэн үг? 9 удаа явна гэсэн үг, тэ. За тэгвэл чиний урдаа тал чи хэдэн зай 3 үдэл чи 9 явах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ нэг болохгүй байгаа нэ. Би ингэх юм бол урагшаага 3 явна гэсэн. За ингээ 3 яваа зогссон тий. За одоо чи тэр болонд очсон чи энэчнээс одоо дараагийн үйлдэл нь хаашаа явах вэ? Тий, саяны 2 үйлдэл нь илүүдэд байсан болохоор очихгүйсэн. Болж таарч. Танилцуулах хичээл ямар санагдав? Амар гоё санагд. За ер нь мэддэг юм шиг байна уу? Утсан дээрээ тоолж ийсэн өмнө нь. Minecraft гэдэг тоглоом нь тоглосон. Тэгэхээр бүр сайн мэдэх нэ тий. Тэгэхээр хичээл илүү сонирхолтой юм шиг байна тий. Сонирхолтой юм шиг байна. Өмнө тоглоомлоо уцаар бойл гэлдэг гэсэн чинь яг өөрөө ингээд тоглоод үзэхээр бас их сонирхолтой тий. Сэтгэхгүй шаардсан хэлний ч гэсэн тий акц дэвшил гарах юм шиг хүүхдээ хэлэнд. Код бит тоглох нь гоё. Хэр сонирхолтой санагдсан. Сонирхолтой. Тэгэхээр энэ хичээл дээр ирэхээр энэ тоглоомоо бүр өөрөө хийж сурах юм шүү дээ. Сонирхолтой байна уу? Сонирхолтой. Даваад авсан. Одоо 9 дээрээ л явчихсан. Бүр 8 юмд авсан юм шүү дээ. За өөр одоо багшийн хэлснээр сонирхолтой юм нь юу вэ? Одоо ингээ өөрөө ийм тоглоом зохион тэгээд тэрийгээ бас ингээ тоглож олно гэдэг нь амар сонирхолтой санагдсан. Дэдүүжин дэлгээр харвал замаар ургаш шалхаад хүсэл мөрөөдөл биелэх юролтэй хүний хорвоо дэдүүжин дэлгээр харвал замаар ургаш шалхаад хүсэл мөрөөдөл биелэх юролтэй сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай халуун зүрхээ мөрөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээрэй хүмүүс минь мөрөөд хүслэгийг нэр тусаа
За мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид сургалтын тэтгэлгийг ижил олон хүүхдүүдтэй өгсөөр ирсэн. За 2025 оны хувьд T-Education дижитал технологийн сургуульд 12 хүүхдийг 3 жил сурах энэ тэтгэлгийг өгсөн байна. Ингээд эх 7 хоногт үр дүнгийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.